Хамаг Монгол улсын төр эрх зүйн түүхийн талаар дайрыма төмөр очирнаар танилцуулга бэлдэв. Хамаг Монгол улсын үүсэл тухайн үеийн нийгэм төр эрх зүй хаадын бодлогын талаар танилцуулна. Судалгаанаас үзвэл 1130 онд Тумбинаас эцний хүү Чингис хааны Илэнцэг хабуулыг 3 аймгийн ихэс ноёдын хуралдаагаар хаанд өргөмжлөн Хамаг Монгол улсыг байгуулсан байна. Хамаг Монгол улс нь 10 дугаар зууны эхэнд Бодончарын байгуулсан аймгийн холбоо өргөжин хөгжсөний үр дүн түүнийг заламжлагч юм. Байгуулагдах үед Дарилгын 16 аймаг, 99 аймаг бүгд 25 аймаг түүнд нэгдэн орсон байдаг. 3 голын Монгол аймагуд нэгдэн байгуулсан учраас 3 голын монголчууд гэж нэрлэгдэж байжээ. Улсын нутаг дэвсгэрт байгаль нураас нааш хангаан нурууны 2 тал, орхон гол, онон мөрөн, туул гол, халах голын 2 хөвөө, хөлн нуур, буйр нуур, бурхан халдун уул багтаж байжээ. Монголын төв хэсэг 3 голын сав газарт Хамаг Монгол улс оршин тогтнож жилээс жилд хүчирхэгжин хөгжсөөр Хятадын алтан улстай энэ зэрэгцэх түвшинд хүрч байсан удаатай. Түүхэнд Хамаг Монгол улсыг 3 голын Монгол, язгуур Монгол хэмээн нэрлэж байсан нь бий. Тухайн үед хаантай, төрийн хуралдаатай байжээ. Энэ Хамаг Монгол улс байгуулагдсан нь цаашдаа монголчууд нэгдэн нийлж хүчирхэг Монгол улс болох суурь тавигдсан юм. 12 дугаар зуунаас арай өмнөхөн үед Монгол орны өргөн удам нутагт тархан оршиж агсан олон Монгол аймаг хөгжлийн түвшин өөр боловч ихэнхдээ эцгийн эрхт ёсны овгийн байгууллын эцэс, нэн өвөрмөж шинжтэй феодалын байгууллын эхний шатанд байжээ. Аймаг гэдэг нь ухта төрөл гарал нэгтэй овгуудын нийлбэр буюу цусан барилтлагт бүлгийн эвсэл холбоо мэтээр үүсжээ. Нүүдлийн соёл иргэншил уламжлал бүх юмаа аж ахуйг шүтэн эрхэлж эдийн засгийн үндэс аж ахуйнхаа гол салбар болгон хөгжүүлэхийн зэрэгцээ бусад олон хэлбэрийг тэтгэн ашиглаж байсан. Монгол угсаатны уламжлалын дагуу 5 хошуу мал сүрэг үсгэн үржүүлж мах арьс ширноос үсийг нь ашиглаж амьдралынхаа гол үндэс болгож байжээ. Ан агнах, гар үйлдвэр эрхлэх, баг зэргийн тариа тарих, худалдаа арилжаа хийхийг аж ахуйн эрхлэлтийнхээ чухал чиглэл болгон хөгжүүлэхийг хичээж байв. Монголын нийгмийн хөгжилд 11-ээс 13 дугаар зууны ихэнх хүртэлх цаг үе хамгийн үр нөлөөтэй байжээ. Энэ үед монголчуудын дотор шинэ нийгэм, шинэ төр улс байгуулах гэсэн өдрөг үзэл санаа үүссэн байдаг. 12 дугаар зууны ихэнх үед Монгол аймагуудын нийгмийн байгуулалт гүнзгий өөрчлөлт хөдөлгөөн орж ноёлох анги, ноёлогдогч ангийн зааг, ялгуур илрэн гарч эхэлсэн байна. Мөн тухайн үед хувийн өмч эд хөрөнгөтэй болж баян хоосны ялгаа мэдэгдэхүй зэгсжээ. Монгол аймаг болон ханилгуудын хоорондын тэмцэл сүргэлдэн үүсэж олон жижиг аймагуудын дунд бутрал гарч татар болон язгуур угсаатны ус хонзон гадны улсын өдөөн хатгалгын улмаас Хамаг Монгол улс хүч чадлаа алдаж мөхлийн ирмэгт тулж байсан түүхтэй. Хамаг Монгол улс нь баруун гарын улс, төв улс, зүүн гарын улс гэсэн төрийн зохион байгуулалттай байсан. Улс нь ноёдын хуралдаатай, цэргийн зохион байгуулалттай, тэр дундаа байнгын шинжтэй турхагдих цэргийн албатай байв. Ирчүүд нь дайн байлдааны үед их цэргийг бүрдүүлж, бусад үед хөдөө аж ахуй эрхэлдэг байжээ. Төрийн албыг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн түвшмэд бий болж, тэдгээрийн албан тушаал, цол зэрэг, албан томилох горин бүрэлдсэн байна. Амбгай хаанд эрх мэдэл бүхий хааны дараа орох том албан тушаалыг улсын тайш хэмээн тогтоожээ. Тайш нь ноёдын хуралдааныг зарлан хуралдуулах хэрэгтэй байв. Амбгай хаан улсын тайшаар өөрийн дунд хүү хадааныг томилж цэргийн хэргийг голлон эрхлэх үүрэг оногдуулсан. Тухайн үед их засаг, луга боловсронгуй хууль байгаагүй. Хэрэг зөрчил гаргаж ял хийсэн хүнийг шийтгдэг анзааншлын шинжтэй янз бүрийн арга хэрэгсэл үйлчилж байжээ. Тухайлбал Тэмүүжинг таргудаан хэрэлтөв барьж улсдаа аваачаад айл бүрд нижгээд хонуулан шийтгсэн бол хаадаа дармлааг барин авчирч хавцсан дөнгө өмсгөж халдун ууланд явуулсан байдаг. Хүн болон түүнээс хойш Эрдэнэ улсын уламжлалын дагуу язгууртны хуралдаа хэмээх цуглаантай байжээ. Хуралдааны төрийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд нөлөөтэй хаан зөвлөх хэрэгтэй төрийн дээд байгууллага юм. Хуралдаагаар хаан тааш цэцэд 3 гарын захирагч зэрэг төр цэргийн ноёд оролцож хаанд өргөмжлөх, байлдах, найрамдах асуудал хилэлцдэг байв. Хаан зарлиг шийдвэр гаргах, засаг захиргааны хуваар, хил хязгаар, цэргийн зохион байгуулалт, түвшинтийн зэрэг дэвийг тогтоох, төрийн түвшинтийг томилох, дайн байлдаан хийх, гэрээ хилцээр байгуулах, гэмт хэрэг мөнийг тодорхойлох, ял шийтгэл оногдуулах зэрэг эрхтэй байсныг сурвалж бичих, зохиол бүтээлүүд дэх баримтууд нотлон харуулдаг. Хамаг Монгол улс нь оршин байх 70 гаруй жилийн хугацаанд Тумбинайн хабуул, Цэнгүн бэлгийн Амбгай, хабуулынх тул Бартан Баатрын Есхүн Тэмүүжин гэсэн хан болоод хаадтай байжээ. Хабуул нь өөрийн холбоонд багтах нийт аймгийн хүчийг нэгтгэн зангидаж, аж ахуй, соёлоо хөгжүүлж, гадаад улс, дотоодын аймаг, ханилга улсуудтай өргөн харилцаа холбоо тогтоож, улсынхаа хүч чадлыг өсгөн нэмэгдүүлж, улс төр, засаг захиргаа, цэргийн шинэтгэл хийсэн, Монголын түүхэнд их гавьяа байгуулсан хаан билээ.
Түүнийг түүхэнд шинжлэгч хаан олноор хэлэлцэх ардчлалыг тогтоогч хэмээдэг бөгөөд тэрээр олондоо онцгой итгэл хүндтэй тул аймаг угсаагаараа түүнийг хүндэлдэг байжээ. Амбгаан тайчуудыг тэргүүлэх аймаг болгож улсынхаа хүч чадлыг нэмэгдүүлэн Хабул хааны үр садтай эв найртай байх, Алтан улсын довтлогооноос сэргийлэх бодлого явуулснаар олон аймгийн итгэлийг хүлээж улсаа ихээхэн хүчрэхийг болгож бэхжүүлсэн Гавьяатай хаан билээ. Тэрээр эвдрэлцгээс эвлэхийг илүүд үздэг тул монголчуудын хүчийг нэгтгэх, Алтан улстай эв найртай байхад анхаарал тавьж засаг захиргааг цэргийн зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлт хийжээ. Амбгай хаан Хабул хааны хал үзэж хашир суусан, Иевийг хичээж чаддаг хүүхдүүдийнхэн нэгэнд хаан ширээг эргүүлж өгөх нь хамаг Монголын эрх ашигт нийцэн хэмээн үзэж Хабул хааны хүүхдуулаг хаан болохоор гэрээсэлжээ. Энэ нь улсын эрх ашигыг амин хувийнхаас дээгүүр тавьсан, Иевийг илэрхийлсэн ухаалаг бодлого, үзэл санаа бүхий захиас байв. Онон мөрний хорхомгийн хүндийд хамаг Монгол болон тайчууд цугларн хилэлцээд Хотуулайг хаан ширээнд өргөмжилсэн. Хотуул хааны үед улсын бүрэлдэхүүнд дарилгын 16, Нэрүүн 16, Жалаар 10 тайчуудын овог аймаг бүхий холбоо хийгээд Нэрүүн аймгаас салбарсан Нэрүүн хяад Боржгон аймагуд багтах болж газар нутгийн өргөжиж хүн ам нь нилээд нэмэгдсэн байна. Зөрчтэй Алтан улстай энэ цацуу зэрэгцэн уршиж байсан нь хамаг Монгол улс хэр хүчтэй байсныг илэрхийлж буй. 1189 онд хамаг Монголын хаанаар Тэмүжин өргөмжлөгдснөөс хойш Монголын төр ёсны хөгжил харьцангуй шинэ шатанд дэвшин гарч хааны эрх мэдэл зүр хүч төгөлдөрчөв. Тэмүжин хаан болмогцоо хамгийн ахлах тушаал бий болгож цэргийн удирдлагад гарал ухсаа үл харгалзан өөрийн итгэлд сайн мөхтөөсөө томилсон байна. Нэгдсэн зохион байгуулалт хатуу сахилга баттай байнгын цэргийн ангитай болсон нь Монгол ухсааны ханилэг аймагуудыг нэгтгэх түүхэн зайлшгүй шаардлагаас үүджээ. 1204 онд Тэмүжин 80 хэвдүүл 70 дурхаас бүрдсэн хишигтэн цэрэг байгуулж үүрэг хариуцлагыг нь өндөржүүлжээ. Хаан орд өргөндөө 6 ноён томилж орч буурч хонж тэнгиж хилдэж ахтаж нарыг гарган тэдний боорч зэлэн нараар ахлуулсан нь хаан төрийн ордны ёс жайг нарийсаж байсны нэг жишээ юм. Тэмүжин хаан болмогцоо говьчуур татах журам тогтоосон. Энэ нь хамжлагын харилцаа тогтож эхэлсний эдийн засгийн илэрхийлэл байжээ. Хамаг Монгол төр улсын хувьд хүчрхэгжиж бусад Монгол ухсааны ханилэг аймагуудыг оройлон дагуулах замд эргэлт буцалтгүй оржээ. Танилцуулгыг бэлтгэхэд Монголын товч түүх, Монгол улсын төр эрх зүйн түүх, Монгол улсын түүх, Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал, Монголын түүх хамаг Монгол улс, хууль зүйн тайлбар тул зэрэг бүтээлийг ашиглав. Хуульч шуугахай хамаг Монгол улсын төр эрх зүйн түүхийг танилцууллаа. Хуульч шуугахайтай хамт Монголын төр эрх зүйн түүх судлаарай.